Эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгийг өргөн барьж байна. Хамгийн сонирхолтой, хамгийн их лайк дарагдсан тэрхүү постын эзэн энэхүү суудалд өргөдөн сууж постын талаар илэн далангуй чөлөөтэй ярилцах болно. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгээ хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч илүү амттай Loyalty Group Candy нэвтрүүлгийн дэмжигч байгууллага их базар констракшны талын шилхэн олгох. Самбай зур үзэгчтэй та бүхний энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилж байна. За ингээд Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгийн 2 дахь дугаар үзэгч та бүхэнд яг одоо хүрэх гэж байна. Манай нэвтрүүлгийг үзэгч та бүхэн анхны дугаараас нэхлээд үзэж бас нэвтрүүлгийн маань зорилго за тэгээд хүмүүст хүрхийг хүсэж байгаа нэг одоо мэдээллүүд тэрхүү мессежүүдийг бас хүлээн авч ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд манай нэвтрүүлгийг ивент тэтгэж бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа байгууллагыг та бүхэндээ танилцуулах хүсэж байна. Mobicom корпорацийн Доронт аймаг дахь салбар Candy брэндээр хуралцж байгаа илүү амттай Loyalty хөтөлбөр. За мөн та бидний сайн мэдэх Доронт аймгийн манай бүтээн байгуулалтын төлөө цаг нар ажиллаж байгаа их базар констракшны талын шилтгэн хотгон оролцож байна. За ингээд нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. Үзэгч та бүхний өмнө одоо манай нэвтрүүлгийн 2 дахь зочин болох мөнх амьдралыг танилцуулж байна. Манай өмнөх дугаарын зочин болох гişг тогтох маань та бүхэндээ дараагийн зочныг аль биесээр танилцуулсан байгаа. Ингээд урилгыг хүлээн авч бид бүхэндээ өнөөдөр Facebook эрхэм нэвтрүүлэгт оролцоход хүрэлцэн ирсэн мөнх амьдралдаа энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Үзэгчтэй бас телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй бас нийт Facebook-чтэй Facebook найзуудтай за мөн бас намайг одоо челленж одоо урьж оролцуулсан. За хишг ахтаа бас энэ өдрийн мэндийг хүргээд бас хишг ахтаа баярлалаа гэж хэлье. За манай анхны дугаарыг үзсэн үү? Анхны дугаар үзсэн. Тэ. Ямар санагдав? Анхны дугаар мэдээж таалагдсан. Тэгэхээр нөгөө Facebook чинь гэхээр л тэ. Бас тэр Facebook-ээр нэг харах нэг өөр мөн өөрийнх нь амаар өөрийнх нь дотоод сэтгэлийг бас илэрхийлж гаргаж ирсэн болохоор бас намаа тэгээд өөрөхт нь би бас их дуртай. Ирлээ шүү дээ. Тий, хүлээ авч ирлээ шүү дээ. За, ярилцлагын эхэнд нэг зүйлийг тодруулах юм. Ямар сайхан хувцлаж яасан сайхан дэгжин харагдаж байна. Нэвтрүүлгийг тараад тоглолтоо юу эсвэл тоглолтноос юм уу тайзан шууд явах тэр үү? За ер нь бол нэг багийн ингэж л гангарахгүй л тий. Тэгээд одоо бол нэг тоглолт байхгүй. Ямар нэгэн одоо нэвтрүүлгийн өмнө хойноос тоглолт байхгүйсэн. Яг энэ нэвтрүүлэг зориулаад энэ нэвтрүүлгийн нэр нь болохоор Facebook эрхмүүд гэсэн нэр. Тэгэхээр бас нөгөө Rocket Band дуудаж нэг өдөр хаан байсан дээр гэдэг шиг нэг өдөр эрхэм болох гээд бас тийм эрхмүүдийн тоонд орох гээд тэгээд ингээд зангаа зүгээд ингээд ирлээ тийм лайк шүү. Зүүн сая Candy өрншүүлэлт хөтөлбөр хийлээ. Миний хөө ээжт нь хараад хэдэн Candy орлоо. Эдэн Candy орлоо гэж байцгийгт мессеж ирээд байна. Энийг чи юу авчруулах вэ? Юм авчруулна шүү дээ. Тийм үү? Тийм бисээ талхсан байлаа шүү дээ. Хөө ямар гоё юм бэ? Эхлээд 2500 нэгж аваад хэл та. Нэгж авсан байна шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая Candy-тэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авч өгнө үстэй. Авч өгнө хүссэн болгоно ч авч өгнө. Зүүн сая Candy өрншүүлэлт хөтөлбөр хийлээ. Mobicom орчин үеийн шинэ хотхонд аялалд амьдрах хүсэлтэй хэм бүхний өмнө үүдээ нээлээ. Талын шилтгэн хотхонд тавтай морилох тун. Талын шилтгэн таны хотхон. Зүүн сая Candy урамшуулалт хөтөлбөр эхэллээ. Урамшуулалт хөтөлбөр 50 оны турш үргэлжлэх бөгөөд өдөр бүр 1 сая Candy-ний эзнийг тодруулна. Урьдчилсан дэлбэр тэрэгдэж та 2500 болон түүнээс дээш нэгжээр дансаа сэнэглээд эсвэл 500 мегабайт болон түүнээс дээш дата багц аваад тухайн өдрийнхөө 1 сая Candy-ний төлөө өрсөлдөөрэй. Нийт 7 болон түүнээс дээш хэрэг цуглуулан 50 сая Candy-ний төлөө өрсөлдөх боломжтой. Mobicom. За, нэвтрүүлэг маань урьдсан зочин болгоноос асуудаг бас хэд хэдэн аль биесний асуултууд байдаг. Тэгэхээр одоо тэр асуултуудаас эхлээд ингээд нэвтрүүлэг өргөжлүүлэе гэж бодож байна. За, Доронтын Facebook эрхмэд нэвтрүүлэг
ер нь бол одоо Facebook-ийн хэрэглээг одоо бүх насны хүмүүст зөвөр одоо ойлгуулж тийм ээ. Хэрэглээг нь одоо сурталчлах. Хоёрдугаарт нь энэ одоо Facebook гэдэг зүйл бол одоогоор ингээд бидний амьдрал магадгүй усагаар мэд хэрэгтэй болцсон энэ зүйл маань яг одоо давуу тал нь юу юм, сул тал нь юу юм тийм ээ. Бид нэр энэ Facebook-ээс одоо яаж мэдээлэл авах ёстой юм, ямар мэдээллийг бусдад түгээх ёстой гэдэг ч юм уу. Манай өмнөх дугаарт оролцсон одоо хишгээд харгуул Facebook-ыг би бол хувьдаа сонин уншиж байгаа юм шиг одоо хэрэгэлдэг тийм ээ. Хүн орой ирээд одоо өглөө босоо сонин гарч гэлдэг, өдөр нэг зав гараа сонин гарч гэлдэг. Орой гэртээ ирээд бас нэг завтай үедээ сонин гарч гэлдэг шиг би Facebook-д бас ингээд тодорхой хэмжээний цагуудыг ингээд тухай хэд ингээд зарцуулдгаа гэсэн байгаа. Тэгэхээр бол би хишээд байгаа энэ үгэн дээр бас ингээд бодож байгаа. Надад айгуу таалагдсан юм хэд бас их зүг талаас нь хэрэгэлдэг. Энэ хэрэглээг бас хүмүүст ойлгох талаас ч юм уу те. Тэгэхээр ер нь бол одоо Facebook гэдэг зүйл бол одоо бидний амьдралд нэвтрээд олон жил болчлоо. Харин та энэ Facebook-ийн хэрэглэгч одоо хизэнээс гэж нэгдвэ хэрэглэж болсон бэ? Анх одоо PSY нэг Gangnam Style-тэй зэрэгч одоо би Facebook-д одоо орсон. 2012 онд энэ зураг авалтын үеэр манай дүү болорчул байсгээл Facebook гээл орно. За тэгэл нэг зураг аваад тавина. Хоогт хэдэн лайк авцсан байна. Хэдэн лайк болцсон байна гээл би яас ойлгодгүй байсан байхгүй. Энэ одоо яадаг гэдэг юм бол тэгэл доор нөгөө нэг энэ үгдээ ингээд гоё магтаалын үг бичин те тэр чээс урам зориг өгч байгаа юм чинь. Тэгээд намар нэг энэ Facebook гэдэг юмтай болъё гэд нээж мэдэхгүй. Тэгээд Улаанбаатар хотод бас нэг ажиллаар очичоод байсан. Одоо хохин дүүгээрээ нээлгэж байгаа. За одоо миний ахтай энэ Facebook гэдэг юм нээгээд өг одоо гэт. Тэгээд 12 оны намар нээлгээд тэгэл эрчимтэй ерөөхдөө Facebook ч болсон доо. Тий. 12 оны намар одоо. Тий. Энэ их айлын гишүүн болжээ. Facebook-чд анх 2007-8 онд л ерөөхдөө нийтэд нэлийн төгөж гисэн баг тий. Тийм гэсэн. Тэгээ бид нар чинь би чинь нөгөө нэг хай тавыг бүр алгасан шүү дээ. Хай тав гэж гарч ирсэн шүү дээ. Тэгээ тэрийн за энэ хай тавын нээлгэндээ гэж бодоод тэр хай тав гэдгийг бүр орж үзээгүй тэгээ бүр алгасан байхгүй. Тэгээ сая энэ Facebook одоо пост чиж болдог тий. Зургаач тавьж болдог. Бүх төрлийн видеогооч тавьж болдог тий. Тэгээ мэдээлэлч авчдаг тэгээд тэгээ энэ юу н надад бол хэрэгтэй юм байна гэдэг утгаар тий. За ингээд дараагийн асуулт. Хамгийн анх тэгээд одоо Facebook-д 2012 оны намар одоо гишүүн болж оржээ. Анхныхаа постыг санаж байна уу? Юу оруулж ирсэн? Ямар мэдээлэл оруулж ирсэн? Тэрийг би бас сандгээ. Зургууд бол хаамаагүй зураг оруулж ирсэн. Одоо нөгөө дөнгөж нэг шинэхний хэлхүү те. Гэхдээ тэр үчний селфи мэлфи гэдэг юм байхгүй те. Утаснууд нь ухаан мотой утас өрдөг байсан юм үү. Тэгээд зургуудаа сандгээ. Тэгэхээр энэ анхны оруулж ирсэн зургууд гэдэг л одоо постыг би нэг нийтлэл шиг юм бичсэн байхгүй. Анхны постыг нийтлэл шиг юм бичээд тэгээ тэрний их газар аваад тэгээ сайтууд тэр миний тэр нийтлэлийг татаж аваад тэгээд одоо D-News гэдэг тий. Тэгээ D-News энэ мэдээллийг чинь D-News-д орууллаа шүү гэд. Болно гэд. Тэгээ нэг нийтлэл бичижсэн орцны жижигрийн тухай бас нэг нийтлэл бичижсэн байхгүй. Тэрийг чинь би юм лээ юу гэлээд бас одоо нэрийг бас санахгүй байна. Бас нэг гарчиггүй сэтгэл өдргээд бас нэг нийтлэлээр айгаа гарч ирсэн байхгүй. За дараагийн асуулт. Та хэдэн найзтай вэ? Одоогийн байдлаар Facebook. Би одоо ер нь 5000 хүрэхгүй л хичээгээд байгаа. Дүүрэхгүй хичээгээд байгаа тий. Тэгээд ашигтай найз авахыг хүсдэг. За ашигтай гэхээр одоо үзэгчд бас буруугаар ойлгож магадгүй тий. 2900 найзтай байгаа. 2900. Тий. Тэгээ яагаад ашигтай гэхээр дончуудыг авдаг. За тэгээ тэрэн дээр бол хөгшин залуу гэж бол ялахгүй. Тэгээ над руу бас хүсэлт явуулсан хүмүүс ингээ харж гаад тэгээ зураг хуарыг харж гаад дорн дахаар авдаг байхгүй. Энэ бас учиртай байгаа. За тэгээд мөн бас нөгөө өөрийнхөө одоо нөгөө оюутан байх үеийн найзууд тэгээ энэ хэдэн бас нэг найзын хүсэлт явуулсан хүнийг бол хүндэлж одоо энэ надтай найзлий гэж хүсэж явуулсан болохоор гэдэг утгаар бас авдаг. Гэхдээ авахтаа энэ маань бас нөгөө тоотой учраас бас энийгээ бас харж гаад дорнтын лүн байвал авчаад байдгийг шүү. Ер нь бол зөвхөн техникээр бүртгэдэг юм шиг. Техникаа ер нь техник даа. За тэгээд нөгөө бас олон жил уулзалтаагүй найзууд эдэр жос их Facebook жос их буянтай шүү дээ. Миний одоо нэг аль 5 дахь ангиас хойш уулзалтаагүй найз маань.
одоо миний бас их дотны найз байдаг гэсэн. Тэрнтэйгээ уулзсан шүү дээ. Фэйсбүүкээр таарал бөөн баяруулж байгаа юм чи одоо. Тэгэл нөгөө нэрийг мэддэг, эцгийнх нь овгийг мэддэг бол тэгэл төрөл хайгаад үзэн бол гараад ичиж байгаа юм. Тэгэл найзтайгаас уулзж ирсэн. Айгүй буян тэр үед л нэг фэйсбүүкийн буян одоо хачин их хэмширж ижүүлээ тий. Одоо нэрээ бас олон жил уулзаагүй ч юм уу эсвэл хол байдаг хүмүүсийг бол фэйсбүүк асар богино хугацаанд холбож үүсгэж байгаа тийм ээ. Одоо яг бидний үеийн оюутнууд чинь бол их 2002 онд би ч оюутан болчихсон. Тэр үед чинь одоо гар утас байхгүй. Гэхдээ надад байхгүй. Бос хүүхдүүд байдаг байсан. Надад гар утас байхгүй. Тэгэл эцэг ихтэйгээ холбогдоход айл руу залгаад айлынх нь улсууд бүүжчихэд аав ээжийг минь авчираад тэгэнгүүт нэг таксоны картаар ярина. За тэр нь өөрхий тэрэн дээр хурдан ярахчд үзэн шүү дээ. Байна уу сайн уу? За ээж минь мөнгө төгрөг одоо юу тэр тэгсэн нэгсэн айгүй санжин за ингэдэг гэлс ярьчихна. Тэгээ өгнүүдээ нөгөө ярих өгнүүдээ ингээд бичдэг байлаа шүү дээ. Тэгэхгүй нөгөө 1000 төгрөгийн картанд тэгэл гэлс дуусчихна. Тэгээ нөгөө хүнээ нөгөө аав ээжигээ дуудуулах гэж нэг айл руугаа залгана. Аав ээж. За тэгээ нөгөө аав ээж гэртээ байх ч юу вэ? Байхгүй ч юу вэ? За нөгөө хүн гарч гүн. Тэгэл одоо ийж магадгүй ирсэн үү ирээгүй байна л гэж байгаа. Тэгвэл нөгөө минут нь гүгээд идэг. Гэтэл одоо нөгөө шууд харж гал царайгаа гараад ярьчих шít. За юу гэж чи энд явчих тэнд явчих. Ямар хоолыг ийм хоол хийсэн ингэсэн гэдэг. Энэ царай зүс чинь жоохон юу харин тийм ээ ингээд. Тэгэхээр одоо бүр ийм нөгөө фэйсбүүкээр үнэгүй тийм ээ ийм боломжийг бас олгосон. Энэ цаг үе сайх юм аа. Ялч бас технологийн дэвшил шүү тийм ээ. За дараагийн асуулт. Ер нь бол ойролцоогоор нэг 2900 найзтай байна. Найзын хүсэлтүүд мэдээж маш их ирдэг баг тийм. Тэгээ ер нь одоо бүртгээгүй ч юм уу эсвэл нэг хүсэлтийг авахгүй байгаа хэр олон хүмүүс байна. За ер нь зөндөө байгаа. Ягаад гэвэл таньдгүй байхгүй. Нөгөө фэйсбүүк нэгэ зурагшгаа байлдаа гэдэг нэг тэгдэг. Фэйсбүүкийн зургийг хараад танихгүй. Тэгээд нөгөө яг нөгөө чухал усууд нь та намайг аваач, чи намайг аваач гэдэг нэг чатаар гэдэг нь ороод ирдэг. За гэж би эргүүлээ нэг эд хийгээд явуулчихдаг тий. Тэгэхээр одоо бол ингээд нэг ахгүй байгаа усууд нь болохоор бас шандагнаад байгаа юм. Найзгаа тоонд бас. Тэгээд тэд нар бас нөгөө дорндийнх биш байгаа юм. Гэх мэтчлэн байгаа хгүй. Тэг хэд бас нөгөө жоох хүүхдүүд байгаа юм. Тэг хэд бас нэг жоох үнэтэй. Тэр төсөө чинь бас нэг залхуур ингээл ороод гэл би ямар хот биш те. Ахгүй гэдэгдээ биш. Дандаа орж судалдаг байхгүй юу? За энийг авах яах вэ гэдэг. Ер нь бол одоо найзаа бүтгэж авахтай ихтэй бүтээл шаарддаг гэж ойлгож байна шүү. Болно тий. Дандаа орж за энэ явуулсан маань энэ нөгөө нэг одоо дож домдгийн одоо тэр энэ байх вэ те. Би яс танихгүй ингээд өнгөрцөн байх вэ. Тэгээ нөгөө жоох хүүхдийн зураг хүртэл тавьчаад тахтан тэрийг ороод харангууд манай айн одоо дожийн домдгийн хүүхэд нь байж тээ гэл те. Тэгжиж түг авдаг байхгүй юу. Өөрөө ч би бас найзын хүсэл нэлийн явуулна шүү. Ер нь ингээд фэйсбүүк ингээд хэрэгжилж явах явцад цаг хугацааны туршид ингээд ерөөдөө ороосон постууд гэл мартагддаг л да тий. Заримдаа би ч тэрийг оруулж илүүгүй илүү энэ төр гэл. Ер нь ингээд бодож байхад яг их тийм лайк цуглуулсан ч юм уу олон удаа шеэр хийгдсэн, маш их комент бичигдсэн одоо постууд бол ингээд ой тон байж идэг шүү дээ. За өөрөө ч хувьд одоо жишээ нь миний тэр пост санснаас их лайк дарагдж ижүүлээ гэдэг ч юм уу тий. Ер нь одоо их лайктай шеэр хийгдсэн комент нь их ингээд амар комент бичижсэн ямар пост байгаа. Нөгөө нэг стайл мал байгаа шүү дээ. Толгой олгодог тий. Тэргээр нөгөө хэрэг хуучирдаггүй шүү ээжээ гээд. Ээжтэйгээ заргалдаж бичсэн нэг хүү багтаа нэг бичсэн юм аа. Тохиолдсон юм аа биччихсэн. Тэр нилээ явж ирсэн тэр бол маш их доорн комментууд тэгэл хахаа кекэнүүдтэй явжсэн. Тэр нөгөө нэг одоо яг ингээ уншиж харахгүй л те яг тэр үеийн би ингээд биччихэнгүүтэйгээр ирж хинж мэндэггүй. Стайл хэмжиж эрэхтээс толгоогоо холбоол ингээд тэгээд яруу найрагчуд биш байхгүй зүгээр толгоо олгодог байхгүй тэгээд толгоо олгодог гэхгүй тэгээд үгнүүдээ жоохон марцсан хийгээд баг багтаа би нэг ээж над нэг авгаа авч өгнө гэж хэлсэн билээ. За. Тэгтэн л одоо хачин шүү үгэнд нь ороод ярьдаг гэр орноо цэвэрлээл тэгэл л ээж чи тийшээ тэггүй бүр жоох тэр нэг 4 5 мавтай байсан юм уу та. За. 5 мав настай байсан. Авгаа авч өгнө гэж ярьдаг байсан. Би өрдөө хөөрөөл өвдөө бүр авгаа авч өгшөөхөр босоод л өвдөө ээжтэй тусдаад юм даа. Тэгээ нэг өдөр дэлгүүрт ороод авгаагаа авч өг гэдэг ойлцсон тийчнээ. Тэгээд тэрийг би нэг биччихсэн байхгүй.
Тэгээд авгаа гэдэг нь иддэг юм гээд ойлгоцсон. Тэгээд тэрийгээ би бас ингээд хачирлаа л те. Биччихсэн. Хэр хуучирдгүй шүү ээжээ гээд. Тэгээд тэр нэг постны хувьд бол тэр явж ирсэн. За зурганы хувьд бол миний нэг хамгийн муухай зураг явж ирсэн. Хүмүүс их гоо селфи ихтэй гоё аа. Би өдрөгээд нүрээ муухай тавьд. Ийдэрэг нэг амар болго тавьдаг байхгүй ингээд тулгаа тэгээ дээр нь үсгэцэг ургацсан үедээ ингээд яг алмас шиг тийм самч шиг. Тэгээ тэр зургаа зөрөө тавьдгийг. Тэнгүүд лайк дараалал байхгүй. Тэгэхээр сайхан муухай зурганд хүмүүс очих гэж гэсэн ирэл доор комент ичээд зурганы үед нэг тэр яваад ах шиг бас нэг солонгосоос нөгөө нэг явсан хэрэг бүтлээ гэдэг нэг дараанаас оруулж ирсэн бас тэр нэг амар зураг тавиад дараагаар нь амар ингэсэн зураг тавьсан байхгүй. Тэгээд солонгос яваал хүмүүс чинь гоё болдог гэсэн нэг тийм нэг мистаслын нэг фэйсбүүкээр яваад тахаар өөрийгөө харьцуулаад ингээд тавьсан байхгүй. Тэгээд яг та зураг юу гэхээс илүүтэйгээр хамгийн их нэг үдсэн хүний тоомоогоо гэхээр видео их тавьдаг. Тэгээд фэйсбүүкийг бол одоо ашиглахтаа бол юугаар ашиглана? Одоо мэдээлэл одоо зарын одоо чанартайгаар бас ихтэй ашигладаг байхгүй. Хийс уран бүтээлээ сурчлах те байгууллагуудын клип хийдэг. За мөн хамтлаг дуучдын клип, өөрийн хамтлагийн клип, за уран бүтээл, за театрынхаа нэг тоглолт болно. Тэрнийхээ видео, реклам, загвар гэдэг. Тэрийг их нөгөө их тавьж нөгөө олон их хүргэдэг байхгүй. Тэгээд тэндээсээ нөгөө нэг миний одоо рекорд тогтоосон 12-3 мянган хүн үзсэн нэг дорн нутгийн нутагтаа ойрд ирээгүй хүмүүс зориулав гэдэг нэг бичлэг хийсэн. 1000 шеэр баг хийгдсэн сүүлд харахад бол байсан тий. Тэгээ 12,000 гаруй хүн үзсэн. Тэгээ миний хувьд бол амжилт л та тэр бол тий. Яг үзсэн хүнээр амжилт яг хүн таалагдсан л ухаанда бас тэр нь эргээл хүн таалагдчихтэй гэдэг. Тэр бичлэгийг болохоор нэг ийм дорндынхаа зүгээр ингээд нэг интернет клип хийгээ явж явах та ингээд дорндын байгууламж хийсэн бусын бичлэгүүд юмнуудыг нийлүүлээд манай нэг найз дорнд тэр болоод ямар болоод ойрд очиог өгөх за чи байжээ гэж санаандгүй хэдэн дүрс эвлүүлээд тэгээ нутагтаа ойрд ирээгүй хүмүүс зориуллаа гэж тавьсан чинь маш олон шеэр хийгдээд маш олон хүн үзсэн. Тэгээ доор нь дандаа баярлаа гэсэн юм. Тэгээ нутагтаа хүмүүс их хайртай байдаг юм байна. Нутгийнхаа одоо нэг юм юу бичлэг те зураг ухаар гэдэг. Одоо би ингээд нэг төв гандан гэдэг нэг зураг тавьчихна. Тэгээд тэр нь лайкууд бол нэлийн тавьчихна. Зүгээр одоо тэр энэний зураг мөр гэл ингээл тавьчихдаг. Тэр байгууламж энэ тэр гэж тавьчихна. Тэр нэлийн лайкууд аваад идэв. Тэгээд лайкууд авна гэдэг чинь яг гоо лайк гэдэг маань яг тийм бодит одоо тийм юу биш л те. Тийм одоо хөрөнгө биш л те. Энэ лайк бол ерөнхийдөө баярлалаа л гэсэн сэтгэл гэж би ойлгодсон шүү дээ. Тэгээ баярлалаа, таалагдлаа л гэсэн үг тий. Тэгэхээр би нэг одоо 200-300 хүнээс лайк авлаа гэж 200-300 хүнийг бас баярлуулсан байна. Бас тийм ээ талархал авсан байна гэсэн л үг л гэж би ойлгодсон шүү дээ тий. Тэгээ яг нь одоо лайкийг нэг мөнгөөр ингээд хуулаад үзвэл баяжсан байгаа гэж хэлдэг. Их ихтэй видео постлдог тий. За. Ер нь одоо жишээ нь ингээд Facebook ингээд хэрэглээд заавс ингээд түр хэлээ өөрийнхөө ажилтай холбоотой мэдээллүүдийг их оруулдаг клип зурагтай ингээд мэдээллийн чанартай. Ер нь одоо жишээ нь яг Facebook-ийг хэрэглэснээр өөрөө чинь одоо амьдралд янз бүрийн өөрчлөлт ч юм уу тэгэл одоо юу гэдэг ажилд нэмэр болох гэдэг талаас ч юм уу давуу тал. За эсрэгээр нь одоо сул талч бас болж болно шүү дээ тий. Энэ тал дээр юм байна. Тий. За давуу талаас нь эхлээд ярьчих тий. Давуу тал нь мэдээж одоо нэг кино миногоо хийн. Тэгээ уран сахны кино за тэгээ киноныхаа видео юу хүргэчин за зараа хүргэчин за өнөөдөр тэдэн цагаас театрт ингэж гарна гээд за тэгээ кино нээлтийн одоо өмнө чинь билет борлуулах ажил хийгдэн кино баггүй санхугаар бүтэн за бүтсэн санхугаа бас 2 хоногийн 4 гаралтаар бас тийм ээ бас олчихыг хүснэ тэгээд би бол улаан цай рекламдыг гэдэг байхгүй юу тэгээ улаан цай бариад хүүдээ зургаараа хүүдээ билетээ бариулж хагаад за өөхөд зургийг авчаад манай аавын юуг аваарай. Кино үзээрэй гэдэг өөрөө бичингүүтэй одоо орно те. Хүүгээрээ хүртэл оролцуулаад хүүгээрээ хүртэл рекламдууллаа шүү үзээрэй манайхаа гэдэг те. Улаан цай рекламдуул та те. Тэгэхээр ухаандаа нөгөө нэг энэ мэдээллийн юугаа авна. За өөрөө бас нэлийн мэдээлэл авна. Бас үзэж хараагүй одоо сонсоогүй юмнуудаа Facebook-ээс их авна. За давуу тал нь бол мэдээж байна. За өөрчлөлтийн амьдрал гарсан өөрчлөлтийн талаас нь яг бас Facebook-ээр бас олонд бас танигдах тийм ээ. Бас актер олонгоо байгахад бас нэг зохимжийн улсуудад бас энэ нөхөр чинь клип хийдэг юм байна. За энэ нөхрүүд нэг клип хийлгэж чийгээд
Яагаад вэ гэхээр Facebook би нэг байгууллагын клип хийгээд тавьчихгууд нөгөөг чинь нэг нөхөр үзнэ штэ. Энэ нөхөр энэ клипийг хийсэн. За манай байгууллагад ой бодох ч юм чи нэг клип хийлгээгээд ингээд санхүүгийн тал дээр тэр за тэгээд сул тал бол мэдээж байна. Бас бодлогогүй бичнэ штэ. Тий. Тэгэл харамсна. Бодлогогүй пост бичнэ. Сэтгэл зүрхний хөдлөл уур бухимдал дандаа Facebook-ийн ард ингээл happy байна гэж байхгүй шүү дээ. Тий, тэгэл амьдрал элдвээ юм тохиолдно. Тэр бүгдээр ингээл нэг бас даалт утгатай шүлгэлээл нэг стайлаа хийгээл тавьчихна. Тэгэл маргааш босоод бушуухан устдах жишээ нэг юм гарна шүү дээ. Тэгээд хүмүүс нөгөө ихэнхдээ нэг доорны бичгээс илүүтэй чатаар орж идэг байхгүй. Бас нөгөө нэг чи яагаа бай, юу болоо бай, яагаад ингээвэ тэргээл те. Одоо дотны хүмүүс тэргээл бухимдал олон төрлийн бухимдал байгаа. Тий. Олон төрлийн бухимдлаас тэгээд тэр бухимдал гэдээ хэлвэл шууд тэрлүүгээ ингээд ойлгох чинь тэгэхээр зүгээр олон төрлийн бухимдлаас ингээд бас. Сул тал нь бол тийм. Тий. Тэгээд бас заримдаа ч бас хэд их нөгөө бас Facebook дон гэж байдаг шүү дээ. Дончхүүдээ гэдэг бас өөр юу тавина гэж байгаа. Миний дараагийн асуултыг холбоотой байгаа. За. Сүүлийн үед энэ Facebook хэрэглэж байгаа хүмүүсийн хэрэглээний түвш ингээд янз бүр болоод ингээд яагаад эхэллээ. Ингээд ялгараад эхэллээ. Ялангуяа ингээд өсвөр насны охтууд бол байсгээл гар хөлөө янз янз болгож байгаа линк тэгж байгаа л нэг юу хийчих юм. Селфи хийгээл өдөрт ингээд хэдийн янзаар нь оруулаад байгаа. Тэгээ яг энэ үйлдэлийг болохоор сэтгэл зүйчэд одоо ирэх таашаахгүй юм л. Энэ буруу зүйл гэдэг. За тэгэл нөгөөдөөр одоо идэж байгаа хоолныхаа зургийг пак гэж аваад тавьчих тийм. Ундаа авах часнаа зургийг аваад оруулчих тийм. Би юу идэж хэрэглээд байна, юу уугаад байна гэдэг гайхуулаад байгаа юм уу? Эсвэл өөрөө гайхаад байгаа юм уу тийм. Тэгээ ер нь бол ингээд автобусын дотор ч явж ирсэн утсаа авах сууж байхын хичээл дээр сууж ирсэн ч утсаа авах ч байна, машин дотор явж ирсэн ч утсаа авах ч байна. Заримдаа тэгээд нөгөө утсаа оруулж байгаа аваар бас гарах тохиолдол энийг хүн зөндөө болсон байна. Ер нь бол одоо ингээд Facebook гэдэг зүйл хүмүүсийг маш их тийм донтуулаад байна гэж хүмүүс ярьдаг болсон байна л да. Тийм. Тэгэхээр өөрөө чинь хувьд за тэгээд ямар төвшөнд явж байгаа шиг яаж хэрэгжилж байна гэсэн. За наад яриад чинь болохоор одоо улс төрчид одоо би тэглээ, би инглээ, тэглээ гэдэл. Зөвхөн хэмжээ зарим нэгэн зүгээр улс төрч хүн зүгээр ингээд нөгөө нэг инглээ гэдэг зураг тавьчихгууд сонгуул эхэлсэн тэгж ийн ингэж ийн үгээл одоо нуул те зарим нэг нь таа сайхан харагч ийн ингэж ийн гэдэг юм. За тэгээд нөгөө зарим нэг зургуудад байдаг л да ингээл хайрх руугаа алхаж яваана. Ингэж яваана гэдэг хоолны зураг одоо оруулаад те одоо энэ хоол юм байлаа тийм байлаа гэдэг. Яг хөө тэгээд тэрнээсээ би доор нь лайкч дарахгүй коммент хийчихгүй те. Яг хөө хүн хүний өөр өөрийн юм л да. Өнцөг тэрлүү би ингэж халтахгүй. Хамгийн гол нь. За тийм байх чи яах гэж тэгчээд ингэж халтахгүй. Би чи өөрөө бас нэг тэрний тал руу бас арай өөр өнцгөрч бас байгаа юм билүү тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг хэрэг харыг гайхна гэдэг шиг Facebook-чд тийг харыг гайхна гэж юу аа гэд. Тэгээд миний хувьд бас заримдаа яадаг вэ? Нэрээ би ингэж бас яагаад байгаа юм шүү дээ гэдэг. Гэтэ би хоолны зураг нэг л удаа оруулж ирсэн. Тэ нэг л удаа хоолны зураг оруулж ирсэн. За тэгээд селфи болгож тий тэрний өөрөө хийсэн хоол. Тэрний ингэсэн юм аа хэ. Манай монголчууд энэ заян цагаас нэг айхтар пицца хийдэг байсан монголчууд биш. Боос уншуурал хийдэг байсан тий. Тэгээд сүүлийн үед одоо пицца хийх одоо бүх зүйлүүд нь сайхан бэлгэн гараад ирсэн. Тэгээд хүмүүс чих пицца хийдэг болоод байгаа шүү дээ. Тэгээ би нэг пицца хийсэн. Ганц удаа нэг 2 жилийн өмнө энэ удаа нэг. Тэгээ пиццаг өөрөө гараад ирсэн байхгүй юу? Нөгөөдгөөс тэгээд яцвал та. Тэгээ пицца мань гараад ирсэн нэг гоё харагдаад болдгоо одоо. Тэгээд өөрийн мэдлгүүд урц руугаа л одоо нэг тавьчмаа санагдаад Facebook тавьчмаа санагдаад тэгээ өөрөө нөгөө хоол ундынхаа зургийг тавьсан үнийг бас тэ дотроо ингээд яан штэ шүмжилтэй ханддаг байж. Тэгээ би диско тавьсан. Тэгээ постэр ингэж тавьсан байхгүй. Хүмүүс нэг тавиад л байд юм байлээ. Би ч бас юугаар дотгод пицца хийлээ тавилаа шүү. Ганц удаа л би хоолны зураг орууллаа шүү гэдэг. Ганц пиццаны зураг оруулж ирсэн. Тэрнээс биш би бол айхтар өдөр болгон одоо нэг стандарт хоол идээд байдаг юм биш үү? Тэгэхээр нэг тэр зураг тавиад ах шаардлага байхгүй тий. Тэгээ ресторанд ордог гэхээр ухаанд тавьдаг гэдгийг бас зөвдөгч ч асуудал биш л дээ. Тэгээд бас ямар ч гэсэн нэг селфи энэ чинь дон гэж ингэж хэлдэг гэсэн шүү дээ. Өдөрт 2-3 зураг оруулж ивэл
энэ бол одоо Facebook-ийн дом болт юм аа гэдгсэн. Тэгээд би өдөрт бол зураг оруулахгүй ч л болдог л доо. Өөрийнхөө зураг гэхээс диско нөгөө өөрийнхөө хүүгийн зургийг их оруулдаг байхгүй. Хүмүүс хүүхдийн зураг битгий оруулаа одоо муул гэдэг. Тэгэл одоо үнэхээр диско тэгэл энэ хөөрдөн мантныхаа одоо нэг хүнтэй нэг гайхуулчих гэж байгаа юм тэгэл заримдаа зураг тавихтаас диско оруулчлаа шүү гэдээ бас тавьждгийг хэлж байгаад бас тийм тохиолдол бас байна. Ер нь ингээд Facebook гэдэг зүйлийг ингээд анзаараад хахад өөрийнхөө амьдралыг бусдад зарлах нэг том хэрэгсэл болчиход байна л да. Магадгүй хөрөнгө чинээ ч юм уу, амьдралынхаа төвшинг ч юм уу, хэрэглээнийхэн төвшинг ч юм уу тий. Тэгэхээр ер нь ингэж одоо Facebook-т орж өөрийнхөө амьдралыг зарлах нь юунд ашигтай юм бэ? Чинь өрөөж юм. Яг тэгээд хүмүүс ашигтай гэдээ бас оруулж байгаа ч усуд байгаа гэх тий. Тэгээд миний хувьд өдрөл зарлчноо. Тэний нөгөө ингээл бас зарлчих тохиолдол гарна. Гэтэ яг нэг иймэрхүү тохиолдол гарна л да. Жишээ нь одоо баярлсан сэтгэлдээ их нэртэй хийсэн ч гэдэг юм уу бүгд маань одоо яад хийдгээ. Тэгээд тэрийг нэг үнэхээр бас бусадтай хоолцмоо санагдчих шít. Тийм үе гарна. За тэгээд 100 болоод нөгөө хийхтэй хүмүүс чинь гол дээр амарч чинь зугаалж чинь гэдэл одоо ингээл та сайхан байна, ийм байна, тийм байна гэл шорлог одоо боодог моодог одоо юу гэдэг бүгдийг нэгээд гаргадаг тий. Тэгээд би нэг өөрийн нэг чүү арай гэдэг зав гаргаж нэг ихнэр хөвгтэйг нэг 100 гол орсон. Гол орж нэг өдөр бас амарсан тий. Тэгээ би ч бас амарлаа шүү чилөө юмлаа бас гэтээ яг тэрийгэ зарлахтаа бас хүмүүс бас юугаас нь дутхавч гэдэг юм тий. Тэрийг бас нэг жоохон юу маркеттэй ноолт маркеттэй мөртлөө тий. Энэ хошин маркетайгаар л юм хүн болгон игээд хахаар би ч бас юугаар дутхууч гэдэг юм тийм их утгаар гэдэг бас нэг тийм их гарна тий. Тэрнээс шийхд хүмүүс зарим тэгдэг шүү дээ. Танаа амьдралыг нэвчүүт мэдж гинаа л гэдэг бас тэгтэн санаа зовдөг шүү дээ. Тэгээ энэ дээрс жоохон цензур хийхгүй бол хитргий би бас юу шүү. Гэт нөгөө дандаа хүүхдүүдээр дамжуулчаад байдаг байхгүй. Тэгсэлэг өрнө зулцгнуудаа хараад л одоо ингээл манай хүүхд текстэн ч гэдэг юм уу ингэсэн ч гэдэг юм уу гэлдэг. Одоо жоохон цензуртай болж эхэлж байгаа тий. Одоо ер нь цензуртай болж эхэлж байгаа шүү. Жоохон бичгээ пост юм дээр тий. Candy урамшуулалт хөтөлбөр хэллээ. Миний хөө ээжт нь хараад хэдэн кэнди орлоо. Эдэн кэнди орлоо гэд байцгийгт мессеж ирээд байна. Энийг чи юу авчруулах вэ? Юм авчруулсан шүү дээ. Тийм үү? Тэг бисээ талхсан байлаа шүү дээ. Хөө ямар гоё юм бэ? Эхлээд 2500 нэгж аваад хэл та. Нэгж авсан байх болно шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая кэндитэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авч өгнө үстэй. Авч өгнө хүссэн болгоно ч авч өгнө. 100 сая кэнди урамшуулалт хөтөлбөр хэллээ. Mobicom. Орчин үеийн шинэ хотхонд айдалтай амьдрах хүсэлтэй хэм бүхний өмнө үүдээ нээлээ. Талын шилтгэн хотхонд тавтай морилох тун. Талын шилтгэн таны хотхон. Эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгийг өргөн барьж байна. Хамгийн сонирхолтой, хамгийн их лайк дарагдсан тэрхүү постын эзэн энэхүү суудалд өргөдөн сууж постын талаар илэн далангуу чөлөөтэй ярилцах болно. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгээд хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч илүү амттай Loyal Developer Candy нэвтрүүлгийн дэмжигч байгууллага Базар констракшны талын шилтгэн олгоо. За үзэгчдээ та бүхэндээ нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллаж байгаа ивентч байгууллагуудаа дахин танилцуулахыг хүсэж байна. Mobicom корпорацийн Дорнод аймаг дахь салбар Candy брэндээр оролцож байгаа. За мөн Дорнод аймгийн манай бүтээн байгуулалтын их үйлсэд гар бие оролцож байгаа их базар констракшны талын шилтгэн хотон манай нэвтрүүлгийн ивентч байгууллагуудаар оролцож байна. За нэвтрүүлгийн маань 2 дахь хэсэг эхэлж байна. Сая бол та бид хоёр ерөөхдөө Facebook-ийн талаар таны үзлэлтийн талаар бол нийлээд үг ярилцлаа. За нэвтрүүлгийн дараагийн хэсэг бол тийм их факттай мэдээллүүдийг илүү их ярина. Жишээлбэл таны оруулсан постууд дээрс чинь төлхөө ярина гэсэн.
үнэн үү гэдэг шиг л. За нэгдүгээр асуулт жоохтой нэгдүгээр ийм нэг оруулж ирсэн пост байна. Нилээн дээр үеийн зургууд байна. Өөрөө чи оюутан байсан үеийн зураг юм уу да? Бацаануудаа зураг аваараа ККК гэсэн. Одоо оюутан байсан үе чинь л пост байна л да. Тэгэхээр ерөөхдөө бас энэ зурагтай холбогдуулаад сурсан сургууль, төгссөн сургууль ч юм те. Оюутан байсан цагаас. Альбом үзээвчсэн энэ зураг гарч ирсэн. Тэгээд энэ үед бүгдээрээ бацаанууд байгаа юм чи. Тэгээ бацаануудаа зураг аваарай гэдэг. Өөрөөсөө ийм зураг авснаа ч битгий явж байгаа шүү дээ. Тэгээд одоо хараад гайхаж байгаа шүү дээ. Доор нь тэгээд хүү энэ нэзээгүй хаана хүү чиний юу вэ штэ гэдэг. Тэр кино урлын дээд сургуулийн гадаа авсан. Миний яг хонхны өрөөр авсан зураг. Хонхны өрөөр манай нөгөө яг одоо 10 жилийн найзууд маань ирж надад одоо баяр хүргэж шампансаг буудуулаад тэгээд тэр баярт мөчөөрөө ардын жижигчин цэрэн давг багшийн хажууд бүгдээрээ зогсчоод зураг авалжсэн. Тийм нэг зураг байгаа. Яг бацаануудаа гэдэг тэр үеийг л одооны бацаануудаа гэж байгаа шүү дээ. Тэр үеийг бацаануудаа зураг аваарай. Тэг КК гэдэг чи их гоё зөвтгөн шүү дээ. Би тоглоомоор хэлж байгаа шүү гэдэг. КК гэдэг чинь дээ. Дараагийн пост нь энэ прогоны дээр зогсож байгаад хөл дээр камер тавьчихсан зураг авч байгаа. Тий ямар том карантаж биш те гэ. Тий. Тэгээ ер нь одоо эндээс ингээд холбогдуулаад асуухад ер нь уран бүтээлч хүмүүсийн зовлон зарим нэг тохиолдолд техник дутах ч юм уу те. Тэгээд тийм үед орлуулах янз бүрийн юмнуудыг сэтгэж их боддог. Өөрөө чи хувьд одоо ийм тохиолдол зөндөл байгаа. Зөндөө одоо ч байгаа те. Одоо ч байгаа. Одоо цаг үе техникийн цаг үетэй хөлний илүүлэх зүйл ер нь чанга байна. Хэцүү байна те. За нэг ийм нэг камер гараад ирчлээ гэл энийг нэг цалингийн зээлзүүл хийж байгаа л их нэртэйг нь илж байгаа л чүүрээ аваад тэгээ нэг 2 жилийн дараа гоцорчиж байгаа байхгүй. Дахиад юм байна. Нэг чүүрээ нэг кран авахтай одоо нэг стик камер гараад ирчихсэн гэл краны хэрэг байхгүй. Одоо ингээд нэг гэх мэтчлэнгээр ингээд юмнууд чинь ингээл тэгэл за одоо энэ хөл нэг яаж хийж байгаа л нэг тэр нэг стик камерыг авандаа гэдэл. Тэгээд авъя гэл авчихгүй шүү дээ. Тэгэл дандаа санхүүгийн асуудалтай. Тэгээд тэр нэг 14 онд би гулчраагийн кино хийжгаад тэр гол дээр болдог хэсэг гэдгийг. Тэгээд тэр зурганд том кран хэрэгтэй болсон. Тэгээд миний кран чинь нэг жижиг кран. Тэгэнгүүт нэг театрынхаа програм дээр гарч гаад крана зоож гаад. Тэгээд тэр чинь нэгээд зураг авч. Тэгээд яг л сайхан том кранаар авсан юм шиг авч байгаа юм чинь. Тэгээд тэрийг одоо өөртөө ч гоморхож байгаа юм уу, өөрөө гайхуулчихж байгаа юм уу те? Шокчж байгаа юм уу те? Би ингэ сэтгэдэг шүү гэж байгаа юм. Тэг гэж байгаа юм уу? Тэг олон төрлийн өөр тэгээд тэр зураг тавьсан тэр бол байгаа. За дараагийн пост 11 сарын 21 өдөр 2010 киноны нээлт байгаа. Одоо нөгөө өөрөө чи ингээд юу басан зургууд ингээд эвлүүлээд хийсэн нэг пост байгаа байхгүй юу? Энэ хүмүүс таагарсан юм шиг байгаа. Би ингээд харж байхад. Тий. Тэгээд энэ 2014 оны 11 сарын 21 өдөр. За энэ ямар киноны нээлтэн дээр байсан юм бэ? Ерөнхийдөө одоо хичнээн кинон дээр одоо ажил уу ямар уран бүтээлүүдийг гаргав тий? За энэ талаас ойлгож байгаа хэлцээ тийм ээ. Киноны нээлт өдрүүдийг ерөнхийдөө бүгдийг сандгаа тий. Аз жаргалын ирэлтгээд анх 12 онд нэг кино хийсэн. Тэгээд энэ кино маань болохоор үзэгчд бол дөрвчүүд бүгд үзсэн дээ. Тэгээд бас ганц л үүнд нь баярлалаа. Энэ кино сайн муу гэхээс илүүтэйгээр нөгөө дорнодын кино гэдэгт нь л баярлалаа. Тэрнээс биш яг үзэгчдээс шүүмжлэл авна л та. Тэгээд энэ нөгөө дорнодын кино гэдэг хэлдэгт нь л за ямар ч байсан гэдэг нэг тий. Заавчгүй намайг таних гол юм биш тийм ээ. Тэгээд энэ зураг болохоор над руу таагалсан. Манай нөгөө найзууд маань над руу таагалсан. Зургуудыг маань хэвлүүлээд. Тэгээд энэ нь болохоор дорнодын кино урлаг манд тухай гэсэн. Нэг нэр посттай. Тэгээд Дорнод аймагт бас кино урлаг хийж кино урлагийг хөгжүүлэхийн төлөө үзэж байна. Тэгээд бас кино урлагийн дээд сургуулийн кино найрлагчаар төгсөж ирчээд бас нэлээд хэдэн жил болчихсон. Тэгээд хүн асуунгууд кино найрлагч гэж хэлж чаддаггүй. Тэгээд нэг талах хийгээгүй нэг талахчин гэж хэлдэггүй. Ямар ч хоол хийгээгүй нэг тоогооч гэж хэлдэггүйтэй адилхан. Хүний үс цацтайгүй нэг үсчин гэж хэлэхгүйтэй адилхан тий. Бас ямар ч кино хийгээгүй нэг хүн байж би кино найрлагчаа гэж хэлэх бас. Тэгэхээр би нэг кино найрлагчаа гэдэг нэг хэлж
дайны болёо гэдэг утгаар бас найзуудтайгаа хамтраад бас кино хийжсэн. Тэгээд би хулчир гэдэг кино манаас 2 дахь кино байгаа. Тэгээд яг киноныхаа нээлтэн дээр дандаа нэг үг хэлдэг л дээ. Дорндын кино урлаг мандтгой гэж дандаа хашгирдаг тий. Яг дорндод зарим нэг нь бас хэлдэг л дээ. Дорндын кино урлаг гэхээр нэг айхтар өөрийгөө инглээ гэдэг. Бас нутгийнхныхаа омгшуулна, өөрийгөө омгшуулна, уран бүтээлчтэй омгшуулна. Дорндод ягаад кино урлаг хөгжиж болохгүй гэж тий. За дараагийн пост. Ийм хөөрхөн дурсамжийг Facebook найзуудаа гайхуулахгүй байж тийсэнгүй хөө гэдэг дурсамж байна. Аа. Тий. Энэ манай охины ангиас өгсөн дурсамж байна уу юу? Тийм. Тийм баг. Шагналаас илүү хүний сэтгэлийн шагнал гэдэг бол их гоё л доо. Хүний сэтгэлийн шагнал гэдэг. Бага зүйлээрээ хүн сэтгэлээ гаргаад өгсөн л бол тэр шагнал одоо үнэтэй байна уу, зүйтэй байна хамаагүй. Тэгээд манай охиныхаа ангийнхныг би хулчрын киног үзүүлсэн байхгүй. Үзүүлсэн чинь ангийнхны хүүхдүүд нэг хөөрхөн дурсамж надад өгсөн. Тэгээ нөгөө дурсамжийг хараад тэгээд ерөнхийдөө бас л одоо Facebook тавих уу байх уу гэл. Өөргөө нэг яах гад дөвлөх гээд байгаа юм шиг гээд. Тэгээд нэг гачхинч тийм учиртай байх л та. Ийм хөөрхөн дурсамжийг гайхуулахгүй байхаа гэдэг шиг. Тэгээд тавьсан байна. Ер нь бол одоо бас хүүхд багчуудыг кино орлоход танилцуулж за тэгээд хүүхдүүдэд бас ингээд киног өндөлбөр үзүүлнэ гэдэг бол тоо хүүхдүүд бол маш их одоо боловсрол мэдлийг олж авч байгаа байх тийм ээ. Ер нь одоо бэлтгэж байгаа хойч үе гэж одоо ярих уу? Ер нь одоо энэ хүүхдүүдийн сэтгэлгээний тал дээр, хүмүүжлийн тал дээр, боловсролын тал дээр ямар шууд байр суурьтай байна? Хоёр талтай. Тэгээ одоо явахтай хүмүүс нэг одоо нэг маний үед ийм байгааг одооны хүүхдүүд тэгэл ярьж илээдэг. Тэгэл эргүүлээд нэг архиваа ухаад үзсэнгүүт бас тиймхүү авируд гаргаж лээсэн байгаа байхгүй юу? Тийм анисын үед чинь бас тийм байж л байгаа. Тэр хоёр талтай нэг. Энэ яагаад одоо гинт их яригдаг болоод ихлвэ гэхээр нөө сошиал гараад ирчихсэн. Тэгээ сошиал гараад ирсэн. Бидний үед нөө сошиал байхгүй. Тэгээ багштай загнуулаад аав ээжтэй загнуулаад тэгэл аав ээж юу багш өгөөд үг. Тэгэл тийм байсан. Тэрнээс ч одооны энэ хүүхдүүдийн бас нэг гаргаж байгаа авир бүр тэрс ондоо ингээд тэр үеэсээ өөр болчиход байгаа юм биш л дээ. Тэгэхээр би нэг бол хоёр талтай гэж хэлнэ. Тэгтээ яг бас нэг хитрхи ус авирууд бас мэдээж байгаа. Одоо хамаагүй бас юмнууд байгаа шүү дээ. Тэрийг нэг зөвтгөөд байгаа юм биш. Энэ бол хоёр талтай гэдэг юм учиртай. Аливаа юм ирэхэд үе үедээ л байна да. Тий үе үедээ тэгээд хэлхээс өмнө архиваа сайн ухах гэдэг шүү дээ. Тий. Эргээ өнгөрснөө ухах гэдэг тийм. Наад ч гэсэн тэгээд л өнгөдөхтөө сахлахгүй ч гэсэн үе байж л. За дараагийн пост. Энэ постн дээр бол би өөрт чинь их тийм бахархалтай санагдаад байгаа. Энэ юу гэхээр ер нь нэг тийм залуучуудыг танилцуулаад байгаа юм л да. Фото зургийг тавиад за тэгээд ерөөдөө юу хийж байгаа, юу хийсэн тэгээд цаашид ер нь юу хийх сонирхолтой гэдэг ч юм уу. Ерөөдөө нэг тийм хөрөг нэвтрүүлэг гэдэг шиг нэг тийм хөрөг байдлаар би танилцуулаад яваад байгаа юм л да. Жишээлбэл одоо энэ 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тавьсан магадгүй хинээс танихгүй нэг залуугийн зургийг оруулаад те таньд хүмүүст нь таньд хүмүүс нь жоохон мэдчихэл байгаа хэл та. Тэгэл яг энэ залуугийн талаар гэл үгээд ингээд танилцуулга мэдээлэлүүд ингээд явуулсан байна л та. Тэгэхээр энэ ер нь одоо өөрөө чи хувьд ямар одоо учир шалтгаанаар ингэж ийм постууд оруулдаг юм те. Энэ талаараа. Миний нэг танилцуулга болно л та. Тэгэхээр би энэ нөгөө нэг олон мэддэг хэрнээ мэддэггүй хүмүүс байдаг шүү дээ. Мэдээд байдаг хэрнээ тэгээд хийсэн гурван бүтээсэн бүх зүйлийг мэддэг хэрнээ. Тэгээд энэ улсууд нь дандаа өөрсдийгөө би гэдэг тийм улсууд биш байгаа юм. Тэгээд яг ингээм өөрөөрөө ажиллаа хийгээд нам гүм тийм ээ явдаг тэгсэн хэрнээ уран бүтээл хийсэн одоо уран бүтээл одоо юу гэдгийг хийсэн ажлууд нь маш сайхан үр дүнтэй явсан олон мянган шавнартай тийм улсууд байгаа л да. Тэгээд тэндээсээ би бас эмч залуу эмч найзгаа орууллаа. Зааман цогаахыгаа оруулж ийсэн. Бүжгийн алтаа гэж тэргээд. За тэгээд орлон тоглогч найзгаа эдэргээд бүгдийг оруулж ийсэн. Дараагийн пост. Нууц материал бол баларсан гэх. За энэ одоо танаа хүүхдийн юу юм шиг байна. Тэм нэг юм хайр майртай холбоотой нэг шүлэг баг шиг тий. Тэгээ энэ одоо материалыг хаанаас ухаж байгаа долоо дээр хүүхдийнхээ ертөнцөөр хамаагүй нэвтэрч үү яач вэ? Өхөрлөдөө. Тий. Өхөрлөд.
ил гарцсан явжлээс л та тэр нууц материал нь. Тэгээ ил гарцсан явж үгүй ямар хөөр хүмүүс барамнууд вэ гэдэг. Тэгээд л одоо нөгөө нэг би түрүүнд хэлсэн шүү дээ. Харахгүй нөгөө хүүхдийгээ нэг юм гарангууд хөөрдүүлчмээр санагдаад гайхуулчмаар санагдаад хүмүүс намайг хэлж лээ хүүхдийгээ зургийг битгий тэгжээ гэсэ гээд тэгэл би дэстгүй юм. Тэр тал дээр гэртээ нэг хэсэг байсан юм уу та. Тэгээд өвөл эрт болохоор харанхуй болно. Эрт харанхуй болохоор гэртээ харина. Гэртээ харихлаар хүүхдүүдтэйгээ хипхопоор ингээ баа. Тэгэл уншилаар их зугаатай яг гэрт болдог үйл явдал байгаа байхгүй. За дүүгээ битгээ ойлвол дунд өрөөндөө тоглол хоорондоо битгий зодол хоолоо бүгдийг нийд яах гэж байгаа шаарнууд яалах гэж байгаа барамнууд вэ гэ. Гошог хурдаа авчираа кордо шийдэлээ дүүчих байлээ. Ингээл уншаад айгу хөвгөлтэй тий. Энэ стайл тэгээд аамын стайлараас ингээд холбоод бичсэн байгаа юм тий. Яг нэг өвөл ингээд одоо их тарахгүй болчдөг. Тэгээ хүүхдүүдээ би авдаг байхгүй 5 цагаас аав. Тэгээ хүүхдүүдээ аваад гэртээ орсонд бол эргээ гарахад бол хэцүү. Тэгээ эхнэр ирнэ ээж ирнэ тэгээ эргээ гарна гэхэр чинь тэгжэл 7 цаг болчихно. Тэгээ харахгүй болчихно. Тэгэл за нацаал за гэрсэн гэл. Тэгээ тэрхүү хорончлоо одоо хэрүүл болно шүү дээ. Тэгээ дүүгээ битгий ойлвол дунд өрөөндөө тоглол хоорондоо битгий зодолт хоолоо хурдан идж гэж байгаа нөө тий. Гошон хурдан авчаараа кордон шээлээ дүүчин тэгээд бичсэн. Тэгээд энэхүү хүмүүс доорн тэгээд дандаа нэрээ тийм шүү ингэ шүү тэгээд амьдралтай ойр юм л да. Би нэг хамтын талаар асуух гэж байгаа. Бүр хойш нэвтрүүлэг мөн хойш явууллаа. Хамтын талаар танилцуулаач. За мөнх амьдралыг хамтлагтай гэдгийг мэдэх бах. Мэдгүй хүмүүсээс олон байгаа тий. За тэгээд манай хамтлаг болоо. Баяр ёслоо ингээл хамтлагууд ингээл тоглолтоо ингээл наадмын үерч одоо ингээл тоглолт моголтой байсан ингээл. Хамтлагын талаар би суулж байгаа өөрчлөлт гэстэй. Юу нь манай хамтлаг бол UB Forest тийм ээ. Нэг хамтлагын талаар ярихэд бол ийм байгаа юм. Манай миний 3 дахь хамтлаг байгаа юм. За. Яа, тайгуу хамтлаг. Хүүхэд тахтай нэг хамтлагтай байсан. Тэгээд 2 хамтлагтай байсан. За нэг нь нөгөө бас 12 дугаар сургуулийн хамтлаг гэдэг. Квартет гэдэг хамтлаг байсан. Квартет илүү квинтет гэж хэлээд энэ хамтлаг тэгээд нэг нь Rebel Boys гэдэг хамтлаг байсан. Тэгээд ер нь бас нэг сайхан дуулах дуртай. Яг мэрэгжлийн дуучин бол биш. Тэгээд энэ хамтлагийнхаа найзуудтай бол хувьдаа бол их сайн найзууд байхгүй. Тэгээд нэг өдөр хэдүүлээ суучгаад би хэлжсэн байхгүй. Та гурав хамтлаг байгуулж л та. Одоо та гурав нийлч юм яг болох гээд. Тэгээ намайг хамтлагтаа авч л та. Тэгвэл би сар бүр та нарт би цалин өгч гээд маадраад ягжсэн. Тэгээд 2 жилийн өмнө өрөөндөө ичсэн чинь ороод ирээд орсон чинь за ер нь хэдэн хамтлаг болъё. Одоо чи ирдэ гээд. Тэг яг болъё гэдэг хөдөл бас ингээл манай чинь мэрэгжлийн усууд юм чи би чинь ингээл бас нүур улаагаад би яг одоо яг болдог тэр хамтлаг болдог тэр би яах вэ гэдгсэн. Чи зүгээр хоолойгоо нөхөө явж гээд. Тэгээ айхтар дуулаад байхгүй хоолой нөхдөг. Тэгээ манайх чинь 4 гишүүнтэй. За тэгээ бааз баритон 1-р театр 2-р театр гэдэг. Тэгээ 1-р театр гэдэг тэр хоолойг би нөхдөг байхгүй. Гэри дэшээ. Тэрийгээ нөхөж барч ивэл тэгэл хамтлаг явааг юм хэрэгэлдэ. Тэгээ бас нэг багасаа бас нэг бодож ирсэн. Тэгээд хамтлагтай болох юмсан те ингээ явцсан. Тэгээд 30 гараад л одоо яаж штт. Мөрөөдлөө бас биелүүлээд штт. Дандаа мөрөөдөл тавьдаг л да. Кино хийх юмсан. Одоо нэг мөрөөдөл Ромео Жюльетта жүжиг 50 гэж бодож байгаа. Дорн аймагтад алдарт хүн болгон мэддэг энэ жүжиг бас. Гэгээ хайрын өдөр тавих бодолтой байгаа. Тэгээд санхүүгийн асуудал мэдээж те. Санхүү юмудаа шийдэж чадвал энэ жүжиг тавина да. За хамтлагийн тал дээр бол манайх одоо Мэгдо гэдэг нэртэй. Тэгээд мөнх амьдрал Ариун Баатар ган зөрөг гэрэл дод. Тэгээд дорндих гэсэн нэртэй. Тэгээд манай студ бас Эйндо production гэдэг байгаа. Тэгээд Эйндо гэдэг нь Ами ба Око гэсэн үг байгаа. За Око гэдэг нь отхон цэнгэл гэдэг одоо дуучин баяр цэнгэл яхад отхоо гэдэг байгаа. Би тэр үтээр одоо 2007 онд анх надад ширхэг флашко байж нэг хамтлаг юу студ байгуулж тий ширхэг флашко гэж студ гэдэг хоёрын нээлттэй хийжсэн. Хоёулах нь ойлгоны нэг баарнд яг бичлэнгээр гээд тэгээ одоо студийн 10 жилийн одоо 17 онд болно.
Тэгэхээр хондоо миний энэ өгсөн юмнууд ингээд дандаа нөгөө юутай яваад байгаа байхгүй юу? Нэрний ихний хэсэг гэдэг тийм. Магдог болохоор би ч сэтгээггүй юм л да. Манаас гэрэлтод Магдогод өгч л дөө мөнх амьдрал ганц зөрө гэрэлтод гэсэн үг юм байна. Тэгээд. Тэгэхээр нөгөө миний одоо студ юу хоёр хамтлаг хоёрын нэр бол их тийм юу байхгүй юу? Дандаа нэрний үгээр бичсэн. За дараагийн поста үзүүлээ. Өвлийн өвөө ганцаар авахгүй болж дээ. Өнөө хүүхдүүд чинь аав гэж шоолдог болжээ. Баг хүүч зураг авахлахгүй тийжлэн байсгаал ааваа гэж чихэр өгнө. Дараа жилээс өвөгийн ажлаа орхидоо тэггүй хүүхдүүд минь итгэдэг цаг нь өнгөрчтэй гэд. Ер нь жил болгон өвлийн өвгөн болж гэртээ ордог гэсэн үү? Жил болгон. Одоо нөө би ч юм таартай кино шиг шүү дээ. Тэ. Нөгөө өрөөндөө хувцас олж чаад л нөгөө хүүхдүүдээ гасч чаад л. Тэгээд л ордгосон. Аммаа гэдэг одоо за хүүхдүүд нь гэдэг ордгосон. Одоо оронгууд чинь юу яагаад хүүхдүүд чинь хоёр том охин маань бол таниад байгаа байхгүй юу? Аав байж тээ гэж тоогоо. Та баг хүмүүс гайгүйсэн чинь өнгөрсөн жил баг хүмүүс ааваа гэж наадаг шүү дээ. Иргэсэн чинь иргүүд ааваа жихэр идэгээд боди тэгээд амар догтлоод авсан. Газар ахаа байсан одоо тэгээд дараа жил одоо тэгээд өөр хүн оруулдаг юм уу гэж бодоод байна тийм. Нэг ирсэн чинь өвлийн өвөө болоод ирсэн чинь өвлийн өвөө ирсэн шүү дээ гэж байхгүй. Тэгс чинь манай нөгөө найзууд өвлийн өвгөн болж ирдэг. Мижи телевизийн нөгөө отхоо өдөр өвлийн өвгөн болж ирдэг байхгүй. Өвлийн өвөө ирсэн шүү дээ гэж намаас байлт хийж авч. Та орог яваа хооны байж. Ирүүд ирэх болно. Өөрөө нэг өвлийн өвгний хувцастай. За. Ерөнхийдөө нэвтрүүлгийн маань өндөрлөх цаг бол нэлээд төгссөн байна. Та өдөр бас маш олон сэдвээр, маш олон постын тухай, маш олон одоо агуулгад гэсэн хоорондоо их сайхан халуун дотны ярилцлаа гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсөлд бас ер нь бас үзэгчтэй хүргэх өөрийн гэсэн бас нэг бодол санаа байгаа бол микрофон нэлттэй байна. За тэгээд одоо яг гიშиг тогтох өрснөөс хойш хүүшээ гэл тэ ч одоо нэрээ яадаг бол юу ярих вэ, яах вэ, за юу асуух бол тийм ээ. За мэдээж одоо нөгөө бас нэвтрүүлгийн анхны дугаарыг үзсэн болохоор бас хана авчихсан. За нэг юм байх гэх. Тэг яг өнөөдөр чөлөөтэй ярих гэж бодлоо. Тэ за бие барил одоо ингээд бас ясчул те. Нэг Петр юм шиг харагдчих гад байдаг. За тэгээд жоохон ингээд чөлөөтэйхэн ярингууд одоо арцгноор одоо юу гэдэг шоуч маазарчлаа гэж харддаг ингээд бас хэцүү шүү дээ. Тэгээд би бол өөрөө жоохон чөлөөтэй байх их дуртай. Тэгээд чөлөөтэйг хэтрүүлсэн бол уучлаарай үзэгчтэй. Тэгээд бас шудрал бай гэж утсан. Шудрал хэлээ дөө гэд. Тэрнээс биш би нуугаад яах юм бэ? Тэртээ дэргүй Facebook одоо хэрэглэгчд маань те бүгд мэдчихэж байгаас шүү дээ. Бүгдийг л нэг үгүй би тэгдэггүй би өөр ингэдэг гэдэр гэхгүй. Өөрийнхөө байр суурийг үнэн бодиттой л хийсэн гэж бодож байгаа шүү. Үзэгчтэй. Тэгж хэлмээрээ. За ямар ч тааш манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч одоо бидэнтэй ийм сайхан хүндэтгэл үзүүлэн маш сайхан ёслолын хувцастай хүрэлцэн ирээд бид бүхэнтэй манай нэвтрүүлгийн хамт олонтой бас халуун дотны яриа өрнүүлсэнд чин сэтгэлээсээ дахин талархлаа илэрхийлье. За тэгээд нэвтрүүлгийн маань төгсгөлд өргөтөн зочин манай дараагийн зочноо одоо Facebook challenge одоо хэлбэрээр дараагийн зочноо урьдаг байгаа. За тэгээд өөрөх болсон шалтгаанаа бас хэлэх ёстой. Тэгэхээр дараагийн зочноор одоо ямар хүнийг манай Facebook Доронтын Facebook хэлбэрт нэвтрүүлэгт одоо оролцуулахыг хүсэж байна вэ? За дараагийн зочин бол бас нэвтрүүлэг үзээд л ерөнхийдөө юу аваад за дараагт ингэж байгаа юм чи намайг би бас өрөндөө өрхтэй ингэндэ гэдэг. Тий би бол одоо дараагийн зочноор бол за гიშгэ ах болохоор аагаасаа эхлэе гэд амьдрал гэд тэгсэн тий. За би Б-ээс нь эхлэе гэж байгаа байхгүй. Тэгээд Батболд гэд найзгаа дуудъя. За Батболд маань болохоор одоо ерөнхийдөө бас их сайхан нэрхтэй постуудыг оруулдаг бүтээлч хөдөлмөрч одоо үзэгчд бол мэдж байгаа. Дорн аймгийн залуучуудын нэгдлийн одоо зохицуулагч хийж байгаа. Тэгээ нэг залуу Дорн аймгийн залуучуудын нэгдэл гэдэг Facebook групп бол одоо маш их сайхан олон гаруй одоо ажлуудыг амжилттай зохион байгуулдаг. Сайхан мундаг одоо баг бүрэлдэхүүн гэж байгаа. Хэдийн Facebook групп боловч Facebook-тэй ажил хийхээс гадна Facebook-оор урайлж тийм ээ олон одоо ажлуудыг хийсэн байгаа. Тэгээд энэ одоо группийн маань 1 жилийн болж байгаа шиг байлээ. Тэгээс надад өнөөдөр урилга авчиж өгнө гэж ярьж ирсэн.
Тэгэхээр би бас одоо энэ группийнхээ нэг жилийн ойд зориулаад энэ группийнхээ зохицуулагч Батболдыгоо Батболд маань групп гэхээсээ гадна хувь хүн талаас ерөнхийдөө их сайхан зөв энергитэй бас их сайхан хүн шүү дээ. Манай найз чинь тэгээ найзыгаа урьчи бас их олон сайхан сэдвүүдийн талаар сонирхолтой яриаг үзэгч та бүхэнд хүргэх бах. Тий. Тэгээд Батболдоо найз нь чамайг урлаа шүү гэж аль биесээр урьж байна. За ойлгомжтой. За тэгэхээр Батболд маань урилгыг хүлээн аваад бас манай нэвтрүүлгийн дараагийн зочноор оролцсон байх гэдэгт итгэлтэй байна. За тэгээд манай одоо нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент байгууллагын гарын билийг бас өөрчлөн одоо гардуулаарай гэж хүссэн юм байгаа. Тэгээд нэвтрүүлгийн маань ерхий үдчээр Mobicom корпорац Дорн таймгийн салбар одоо Candy Loyalty хөтөлбөрөөр оролцож байгаа. За тэгээд мөн одоо манай нэвтрүүлгийн дараагийн ивент гэж бол одоо Дорн таймгийн маань бүтээн байгуулах их үсэд гар бие оролцож байгаа. Их базар констракшны талын шилтгэн утган оролцож байгаа маа. Тэгээд энэ бүх одоо байгууллагын туслалцаа дэмжлэгтэйгээр өнөөдөр та бүхэн ингэж ярилцах боломжийг бол олгож байгаа учраас энэ одоо хоёр дахь байгууллагаас чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье гэж бодож байна. За тэгээд манай өнөөдрийн дугаар одоо үзэгч та бүхний одоо харж байгаа энэ хойно байгаа дугуун фитнес буюу спиннинг клубын одоо байран дээрээс үзэгч та бүхэндээ хүрлээ. Ингээд эх 7 хоногийн дугаард одоо мөнх амьдралын урсан зочин болох одоо Facebook-ийн хэрэглэгч Батболд одоо оролцож дараагийн нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэх болно. Ингээд эх 7 хоногийн амралтын өдрүүдээр үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзцгаая. Баярлалаа. Candy урамшуулалт хөтөлбөр хэллээ. Миний хөө ээжт нь хараад хэдэн кэнди орлоо. Эдэн кэнди орлоо гэж байцгийгт мессеж ирээд байна. Энэ бүр чи юу авчруулах вэ? Юм авчруулна шүү дээ. Тийм үү? Тэг бисээ талхсан байлаа шүү дээ. Хөө ямар гоё юм бэ? Эхлээд 2500 нэгж аваад хэл та. Нэгж авсан байна шүү дээ. Бүч миний хөө. Юу чи 50 сая кэндитэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авч өгнө үстэй. Авч өгнө хүссэн болгоно авч өгнө. 100 сая кэнди урамшуулалт хөтөлбөр хэллээ. Mobicom. Орчин үеийн шинэ хотхонд айдуултай амьдрах хүсэлтэй хэм бүхний өмнө үүдээ нээлээ. Талын шилтгэн хотхонд тавтай морилох тун. Талын шилтгэн таны хотхон. Эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгийг өргөн барьж байна. Хамгийн сонирхолтой, хамгийн их лайк дарагдсан тэрхүү постинг эзэн энэхүү суудалд өргөдөн сууж постын талаар илэн далангуй чөлөөтэй ярилцах болно. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгээд хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч илүү амттай Loyalty Candy нэвтрүүлгийн дэмжигч байгууллага базар констракшны талын шилтгэн олгох.